Гэртээ ганцаараа буюу Home Alone 1990 онд эхний анги нь гарч дэлхийн нийтийн бүх насныхны үзэх дуртай кино болсон. Гэртээ ганцаараа киноны зураг авалт хийсэн та бүгд очиж үзэж болох үз газрыг танилцуулъя. Анх дэлгэцэнд гарсан 7 хоногт 1202 кино театрт нэгэн зэрэг гарч нийтдээ 458 сая долларын ашигтай ажиллаж бүтэн 12 7 хоногийн турш бокс офисын 1-р байрнаас буугаагүй инээдмийн төрлийн кино болох Гэртээ ганцаараа хамгийн их ашиг орлоготой инээдмийн кино байсан гэдгээрээ Гиннесийн амжилтыг 21 жилийн турш эзэмшиж байсан гинэ. 2011 онд энэхүү амжилтыг нь алдарт инээдмийн цуврал болох шарталт буюу Hangover эвдэж чадсан гэж үздэг юм байна. Анх энэхүү кино нь Warner Bros кино компанийн удирдлага дор эхэлсэн хэдиж зураг авалт яг тэг дундаа ороод байх үед Warner Bros Гэртээ ганцаараа киног амжилт олж чадахгүй нэ гэж үзэж хөрөнгө оруулалтаа зогсоосон байх. Энэ үед 20 дугаар зуун Fox студид боломжийг харинж алдалгүй ашиглаж зураг авалтыг үргэлжлүүлж хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж өгсөн байдаг. Одоо ч Warner Bros энэхүү үйлдэлтэй харамсдаг нь гарцаагүй үзье гэж бодож байна. Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Energy Resource. Манад бол шинэ жилийн кино гэхээр л Гэртээ ганцаараа санаанд ордог шиг бусад улсад ч тийм байдаг бололтой. Жишээ нь Польш улсад л хэд 1993 оноос хойш жил бүрийн зул сарын баярын орой энэхүү киног дэлгэцэнд гаргадаг уламжлал бараг тогтчихсон байх юм. Харин ч үзэгчд нь зул сар болгоноор үзэхээс уйдаагүйгээр барахгүй жил бүр шууд үзэгчдийн тоон улам бүр өсдөг гэв. 2011 онд оргил үеийн байж 5 сая хүн шууд үзсэн Польштой тухайн жилдээ бүр рекорд тогтоож байсан гэж тооцоолсон юм байна. Гол дүрийн жаал болох Кевин Макалистрийн гэр бүлээрээ амьдардаг энэхүү байшин Америкийн нэгдсэн улсын Иллиной мужийн Винетка суурин Линкольн гудамжны 671 гэсэн хаяг дээр байрладаг. Анх кино багийнхан ой модтой нууртай ойрхон учраас Винеткад зураг авахар тохирсон ч яг ямар байшин сонгохоо хайж тэр хаваар 2 сар орчим холигдсон байдаг гинэ. Ингээд киноны продюсер Джон Хьюз энэхүү бор өнгийн байшинг анх олж харж яг өөрийнх нь төсөөлөлтөд тохирж байсан учраас шууд сонгосон. Байшингаа олоход 2 сар зарцуулсан бол кино зохиолыг ердөө 10 хүрэхгүй хоногт бичсэн байдаг. Зохиолыг бичсэн Джон Хьюз өөрийнхөө хүүхдүүдийн хамтаар 1989 онд Европ руу гэр бүлийн аялал хийж л нэлээд хэд хэдэн удаагийн бүтлгүүтлүүдтэй тулгарч. Тэгээ энэ үйл явдлаасаа санаа авч хэрвээ нэг хүүхдээ орхичихсан бол яах вэ гэж төсөөлж зохиолоо ердөө 9 хоногийн дотор бичиж дуусгаад найруулагч Крис Колумбусыг энэ киног найруулж өгөөч гэж гуйсан гэдэг. Колумбусийн магадгүй хамгийн анхны олон танигдсан бүтээл нь энэ болсон ч гэж хэлж болох байх. Колумбус хожим Гэртээ ганцаараа киноны 2 дугаар анги Harry Potter цувралын эхний 2 ангийг найруулсан алдартай найруулагч болсон. Сонирхуулахад энэхүү зохиолыг бичсэн Джон Хьюз бидний сайн мэдэх Мөлхөө жаал буюу Baby's Day Out киноны зохиолыг ч мөн бичсэн байдаг юм байна. Union Pay Your Way. Harry болон Marv гэсэн хоёр бүтлгүй залуус энэхүү киноны салшгүй нэг хэсэг яах аргагүй юм бэл. Харryгийн дүр тоглолцсон жүжигчин Joy Pesci Гэртээ ганцаараа тоглосон түүний хүүхдийн кинонд дүр бүтээсэн анхны кино байга. Ер нь Италийн мафиоттай кинонд дандаа л ширүүн, зэвүүн, сөрөг дүрд эсрэг дүр тоглодог Pesci ийм бүтлгүй залуугийн дүрээр харах нь маш сонирн байсан тодорхой. Фэнүүдийнх нь хувьд ч гэсэн энэ нэг таалагдсан гэж үздэг. Тухайн ондоо Pesci Academy Awards буюу Оскараас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан. Гэхдээ Гэртээ ганцаараа биш, алдарт Мартин Скорсезе найруулсан сар бүтээлүүдийн нэг болох Goodfellas кинонд бүтээсэн дүрээр авсан юм байна. Ер нь Pesci-гийн тоглосон алдартай кинонд ихэвчлэн Роберто Нирогийн гол дүрийг нь бүтээж Pesci туслах дүр бүтээдэг сонирхолтой зүйл тогтолдог юм. Жишээ нь Raging Bull, Америкт нэг удаа буюу Once Upon a Time in America, Goodfellas, Casino, The Irishman зэрэг шилдэг бүтээлүүдийг дурдж бол хараалын үгийг хамаа намаагүй хэрэгэлдэг. Дандаа мафийн буюу гэмт хэрэгтний дүр тоглодог Pesci Гэртээ ганцаараа дээрч яг мафийн дүр тоглодог шиг байнга хараал хилээд байшин кино багийнхны хувьд маш том асуудал болж найруулагч Крис Колумбус нь энэ тухай хожим нь дурссан байдаг. Зарим хэсгийг хараал хэлэхгүйгээр зургийг нь ахин дахин авсан бол зарим хэсгийг нь эвлүүлэгч нар нь бүр хасаж дэлгэсэнд гаргасан байдаг онцлогтой юм байна. Байшингаа ердөө хэдхэн 7 хоног түрээслүүлээд кино зураг авахул атгсан чинь өнөө кинонд дэлхийд даяар алдаршиж киноны фэнүүд байшингийн өдөр шөнөгүй зорж очиж зураг авахулж хүн сурах болсноос байшингийн үнэ нь суг өсч 2012 онд 1.5 сая долларын үн хүрч зарагдсан байна. Хэдийгээр одоо шинэ эзнийх нь хувийн эзэмшил
олон нийт орох ирэхгүй болсон ч гэсэн гаднаас нь очиж зураг авахулдаг хүмүүс одоо хүртэл цуврсаар байдаг гинэ. Эсрэг талын игнэнд нь амьдардаг орсон суугч Terry Dyson гэдэг хүний ярьснаар анхнд кино зураг авч байхад нь би 2 настай охинтойгоо гадаа сууж хардаг байсан. Кино зураг авч байна. Венеткад кино зураг авч яадаг сонин кино вэ гэж бодож байсан л та. Гэтэл энэ кино нь бүр дэлхийд даяар маш их алдаршиж классик бүтээл болчихно гэж тухайн үедээ бодоогүй явлаа. Одоо охин маань 32 настай, 30 настай бас нэг дүүтэй болсон ч гэсэн бид баяраараа энэ киног бөөндөө суугаад байн үздэг. Эхний жилүүдэд энэ хавар маш их олон хүн ир зураг авдаг байсан, намайг бухимдуулдаг байсан ч удахгүй хүмүүс уйдаад болчихондоо гэж тайлхардаг байлаа. Гэтэл 30 жилийн дараа буюу өнөөдөр ч гэсэн хүмүүс ир зураг авахулж энэ байшингаар зочилсоор л байна. Тэгэж хөрш бид нар энэ явдал бүр дасчихлаа доо гэж ярьсан байдаг. Хэдий одоо хашаа хороо хатгаад хүн амтан оруулахгүй болсон ч гэсэн үнэн шпинүүд нь Америкийн баячуудын суурин гэдэг гэж нэрлэгддэг Венеткаг зорж ирсээр л байдаг гинэ. Ингээд байшингаас гараад баруун тишээ 400 м алхахад л Grand Food Center гэж хүнсний дэлгүүр таа. Кевин энэ дэлгүүр орж тор дүүрэн бараа авч ганцаар яава гэдэг худалдагч бүсгүйд мэдэгдэлгүй худлаа яриад 2 цагаан тороо санжигнуулаад гардаг инээдтэй хэсэг байдаг да та нар санаж байгаа бах. Тэрхүү сценийг энэ дэлгүүрт авсан. Ингээд дэлгүүрт орж хүнсээ базаасан бол урд зүгт 4 км гаруй явхад Westlake гудамд эцэг хүү ариун сүнсний нэгдсэн Методист сүм гэж монголоор орчуулж болох Trinity United Methodist Church байдаг. Энэхүү сүмд нэгэн алдартай сценийн зургийг авсан Кевин сүм рүү ороход алдарт Holy Night дууг сүмийн найралт дуулчид дуулж байдаг хэсгийг та нар санаж байгаа. Дараа нь Марли буюу цуврал халуурчин гэж бүдэг байсан хөгшин өвөөтэй нүүр тулж айж зүхтаадаг хэсгийн зургийг энэхүү сүмд автар авсан. Мэдээж Кристийн сашны сүмүүдийн нэгэн адил сүмч нэвтрэхэд үн төлбөргүйгээр барахгүй жуулчид чөлөөтэй энд орж зураг хүргээ авахулж киноныхаа дурсамжийг эргэн сандаг ийм газруудын нэг. Сүмээс гараад хой зүгт 4 км орчим явбал Венетка хотын захиргааны төв байрны урд талд жижигхэн талбай бий. Энэ хэсэгт Кевин орой болсон үед Сантад хүслээ хэлж гэр бүлийнхнийгээ ирүүлэхийг гуйдаг хэсгийн зургийг мөн энд авсан. Ажил нь тарж гэрлүүгээ явхаар сахлаа салгаад авчихсан, машинда торгуулийн хуудас наалгачихсан, тамхи татчихсан Сантадад таардаг хэсгийг санаж байгаа. Энэ мэтлэн гадуур алхаж байгаа олонний хэсэг зэргийг бүгдийг л Венетка суурингийн ойр хаваар эргэн тойрноор явж авсан байх юм. Гэр бүлийнх нь Франц руу аялж Парисын нисэх онгоцонд буудаг хэсэг байдаг шүү дээ. Энэ хэсгийг Венеткад хамгийн ойрын онгоцны буудлын Чикаго хотын О'Харийн олон улсын нисэх онгоцны буудлын 3 дугаар терминал дээр авсан байдаг жишээ байдаг юм байна. Мөн нэг сонирхолтой баримт гэвэл Кевин 2 хулгайчийг айлгах гэж Angels with 50 Souls гэх киноны хэсгийг зурагтан дээрээ тавьж нэгэн үгэн зулс сарын мэнд заван амьтад минь гэж хэлснээр хаалга руу хайр нойргүй буугаар галдаг хэсэг гардаг да. Энэ киног үзхийг хүсвэл үнэндээ хаанаас шагаад болохгүй. Учир нь зүгээр л гэртээ ганцаараа зориулж хийсэн киноны жижигхэн сцен. Өөрөөр хэлбэл амьдрал дээр ийм кино байхгүй. Гэртээ ганцаараагийн кино зураг авалт эхлээд хамгийн түрүүнд энэхүү хиймэл киноны сцений дүрсийг авч байсан гэдэг. За ингээд гэртээ ганцаараа киноны 1-р ангаар та аялыг гэвэл Америкийн нэгдсэн улсын Illinois мужийн Венетка суурингаар нэг өдөр аялахад энэ киноны бүх түүх дурсгалыг гой ганган зураг авч ирсэн тэр сайхан дурсамжийг сэргээж болно гэдгийг та бүхэн ойлгодог болсон гэж найдаж байна.